Сайн байцгаана уу найзуудаа, сайн байцгаана уу хос орхон үзүүлдэж идэг нийт хүндэт нөхдөө. Ингээд Махарсалм пэйж хуудсын зүгээс бид та бүхэндээ Best of Best Albreed Amcaf Dog Show-ны цуврал рилийг хүргэж байгаа. За ингээд part 3 рил маань өнөөдөр ингээд та бүхэндээ хүргэх гэж байна. Part 3 рил дээр маань болохоор Махарсалм Үржлийн газрын хоёр ноход Япон шүүгчийн рингэн дээр хэрхэн яаж оролцсон талаар мэдээлэл өргөн. За мөн тухайн мэдээллээрээ дамжуулаад тухайн тэмцээнд хэрхэн яаж оролцдог, хэрхэн яаж бэлтгэдэг талаар бас дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өргөнэ. За мөн дашрамд нэгэн шинэ мэдээ дуулгахад Махарсалм пэйж хуудас маань өргөжөөд Махарсалм YouTube хаягтай YouTube хуудастай болсон байгаа. Тийм болохоор та бүхэн YouTube руу ороод Махарсалм гэж кириллээр бичиж ороод subscribe дараад лайк дараад манай хуудастай нэгдэж тухайн одоо YouTube хуудасаар дамжуулан хот хэрэгтэй мэдээлэл болон подкастууд за мөн рил бичлэгүүдийг хүлээн аван үзээрэй. За ингээд бүгдээрээ part 3 Best of Best Albreed Dog Show үзцгээе. За ингээд part 3 буюу Япон шүүгчийн рингэн дээр Махарсалм Рома мөн Англидаа төрүүлээд Best in Puppy Show-нд гараад бусад үйлдвэрлэгчдүүд өрсөлдөж Best in Show-ны 3-аар орсон байгаа. Манай сүүл эрдний хувьд бол Эрдэнэтийн анхны залуу хендлерийн одоо төвшин бэлтгэдээд ингээд Монгол номод Чингис Cup за Best of Best нэг тийм олон том тэмцээнүүд ингээд 25 онд багтаад орчихсон байгаа. За тэгээд маш амжилттай хендлерийг бэлтгэж байгаа. 2026 онд бид нар бас яг энэ өсвөрийн залуу хендлерүүдийг Эрдэнэттэй бэлтгэх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгээд танго маань Япон шүүгчийн рингэн дээр төрүүлээд ультрийн аврагын төлөө Василик гэдэг бүнэг ноход өрсөлдөж ультрийн авраг болоод за Best in Show-нд шалгарсан байгаа. Ер нь энэ тэмцээн уралдаанд ингээд нохотыг бэлтгэх гэдэг маань одоо гүйцэтгэгч эксперт бид нарын бүтэн жилийн хөдөлмөр явагдаж байдаг. Зөвхөн энэ хогийн хүү тэмцээнд бэлтгэхийн тулд бид бүтэн жилийн хугацаанд хоол тэжээл, за үс нуусны арчилгаа, зам байдлын төлөвшил, за нийгэмшилт гэдэг маш олон ажлуудыг давхар хийж явж байдаг. За энэ үр дүнгээ бид ингэж батлахын тулд ингээд Best of Best юу жилийн эцсийн оноод үүний тэмцээнд оролцдог юм аа. Одоо та бүхний харж байгаа дүрс бол за үйлдвэр болон шалгараад гараад ирсэн нялх гүлгэний ангиллын 3 гүлэг Best Show-нд шалгартсан эхний 3 байрлалынхаа төлөө өрсөлдөөд за манай Рома маань 3 дугаар байранд орчихсон байгаа. За ингээд 2 дахь Best in Puppy Show-нд болохоор мөн дараах 3 гүлэг маань шалгарч орж ирээд за мөн Махарсалм Рома маань ингээд 2 удаа Best in Show Puppy-ны 3 дугаар байранд орсон. Анхныхаа тэмцээнд маш амжилттай оролцсон байгаа. За манай хендлер маань бас маш амжилттай оролцсон. Бид нар part 4-оор Эрдэнэтийн маань залуу хендлерүүд хэрхэн ямар амжилттай оролцсон талаар 3 хендлерийнхаа талаар бэлтгэн хөргөх болно. За мөн Тэнхлүү Монгол үржлийн газрын ноход, за Эрдэнэт Diamond үржлийн газрын ноход, Хослон үржлийн газрын ноход маань мөн ямар амжилттай орсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. За тэгээд манай Махарсалм пэйж хуудас маань YouTube суваг дээр Махарсалм гэдэг нэртэй YouTube хуудас хаягтай болсон байгаа. За манай оруулж байгаа бүх рил бичлэгүүд маань тухайн YouTube сувагт маань орох учраас та бүхэн дагаарай.